гişүүд циркгүй болсон уу? Болоогүй гэж бодож байна. Одоо та өөрөө нэг л асуулт сонс би одоо дараагийнхаа хурлаа оръё. Яг циркийн асуудал бол олон нийтийн шүүмжлэгийг нэлээд дагуулдаг. Танд одоо яг ямар асуудал байна? Би одоо бүх одоо би чиглэлээр чи хариулаад өглөө тэнд бүлгэн урлуулж байна. Би өгн хуралдаа орчмоор. Яг нөгөө танаа ям чинь жоохон хаалттай талдаа хэлхүүлээ ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж чадсан энэ хугацаанд зарчимтай ажилласан гэж дүгнэж байна уу та? Би ямар нэгэн дүгнэлт сая хэлсэнгүү. Миний та сэтгүүлч хүний хувьд миний одоо хэлж байгаа мэдээллийг үнэн бодиттой дамжуулах хэрэгтэй. Би өнөөдрийн байдлаар ямар нэгэн мэдээлэл над дээр ирээгүй байна гэж хэллээ. Ер нь энэ сан дээр нь бол тухайлбал хяналт шалгалт хийгээд улсын хурлаас ажлын хэсэг байгуулагдаад хуулийн хэлтийн байгууллагад шилжүүлэх дүгнэлт хүсэлт хөрвүүлсэн гэлээ. Энэ дагуу бас хуулийн хэлтийн байгууллага ажиллаад ашиг сонирхлын зөрчилтэй хэд хэд үйлдэлтэй тогтоогдсон байна гэдэг мэдээлэл байна. Тэгэхээр энэ тал дээр та за өнөөдрийн байдлаар наад мэдээлч бол надад ирээгүй байна. Нэгдүгээрт кино урлагийн зөвлөлийн хувьд бол сантай энэ сангаараа дамжуулан Монгол уран бүтээлчдэг олон улсын зах зээл дээр гаргах. За нөгөө талдаа олон улсаас хийгдэж байгаа олон төрлийн кинонуудыг Монголд хийлгэх. За өгөөрөө дамжуулан Монгол улсын эдийн засгийн хэрэглэлтийг бий болгох юм зорилттой сан болон кино урлагийн зөвлөл ажилдаг. За энэ зөвлөл маань мэргэжлийн буюу уран бүтээлчдээс төрийн байгууллагт хамааралгүй уран бүтээлчдээс дийлэнх нь бүрддэг. За ийм байгаа хууль хийгдэхдээ хамгийн гол чиглэл нь яаж хийгдсэн бэ гэхээр энэ хүү сан нь төсөв санхүүждэг хэдий ч нөгөө талдаа яг энэ чөлөөт уран бүтээлчд буюу энэ салбарт үйл ажиллагаа явуулж байгаа уран бүтээлчдээ өөрсдөө шийдвэр гаргаж явахаар ийм олон улсын зохицуулалтын хүрээнд хийгдсэн. Ер нь бол дэлхийн 190 гаруй хот нийслэл за дээрэс нь улсын хэмжээнд ийм сангийн зохицуулалт буюу зөвлөл байдаг. Фильм консул гэж нэрлэгддэг ийм зарчмаар явагддаг байгаа. За би яг өөрөө чинь хэлсэн асуудлуудыг бол өнөөдрийн байдлаар мэдээгүй байна. Яг саяны ярьсан тал дээр нөгөө талтаа бол олон төрлийн шалгалт орсон. Ингэж орохдоо ямар нэгэн өнөөдрийн байдлаар миний мэдж байгаа мэдээлэл бол тэмцэрчлэлтэй гэсэн дүгнэлт бол гараагүй байгаа. За 2025 оны төсөвт бол энэхүү сан төсөв суугдаагүй. Сан нь байгаа боловч ямар нэгэн санхүүжилт суугдаагүй гэсэн үг. Төсвийг бүрэн татсан ийм хэмжээтэй байгаа. Энэ бол тун харамсалтай. Энэ ямар боломжийг бий болгодог байсан бэ гэхээр Монгол уран бүтээлчдийг дэлхийд гаргах боломжийг нөгөө талдаа Монголд уран бүтээлийг олон улсын уран бүтээл хийх боломжийг бий болгодог ийм сан байсан. За ингээд одоо ямар нэгэн байдлаар энэ сангийн эсрэг олон талын худал мэдээлэл гарснаас үр дүнд энэ сангийн одоо төсөв бол татагдсан. Энийг бол тун харамсалтай зүйл гэж харж байгаа. Өмнөх жилүүдэд санхүүжилт нь хэд байсан юм бэ? Ер нь бол энэхүү сан үүсгэн байгуулагдсан цагаас хойш буюу кино урлаг дэмжих тухай хууль батлагдсан цагаас хойш нийт төсөв нь бол 10 тэрбум төгрөгөөр тавигдсан. Үүний 6 тэрбум орчим нь зарцуулагдсан. Үлдсэн 4 тэрбумыг бол одоо өнгөрсөн 2025 оны төсвөөс татаж авсан байна. Тэгэхээр одоо нөгөө алаагүй баавгаа арьсаа хит хувааж идэв гэсэн шиг одоо нэг хитгэн төгрөг тавьчаад тэрнийг уран бүтээлчдэд зориулаад хэрэгжүүлэх гэхээр улс төрийн шалтгаанаар янз бүрийн байдлаар энийг ингэж одоо тал талаас нь одоо дэстон нэрээ ингэж дарамтласаар байгаад төрч байхгүй болсон. Зүгээр яг дүгнэлтийг харсан л та хуулийн хэлтийн байгууллагын дээрэс нь гишүүдээс бас ажлын хэсэг байгуулагдсан дээр аль алин дээр нэлээд шүүмжлэлт агуулсан бас ашиг сонирхлын зөрчилтэй гэдэг нь тэр олон улсад илгээж байгаа кинон дээр тухайлбал би зөвхөн нэг жишээ ярьж байгаа. Олон улсын кино фестивальд оролцуулахдаа шалгуурын дагуу сонгон шалгууруулах бус өөрсдөө хүсэлт тавьсан сэр салхи мөн зөвлөлийн одоо удирдлага ундралын өөрийнх нь тоглосон киног найруулагчийн хүсэлтээр уралдаанд дэлгээсэн гэдэг нь ашиг сонирхлын зөрчил гэдэг хуулийн заалтайгаа байсан. Энэ дээр та хяналт тавьдаг уу? За нэгдүгээрт яг өөрөө чинь барьсан мэдээллийг би үзээгүй байна. Тэгээд яг өнөөдрийн байдлаар хуулийн хэлтийн байгууллагаас ийм аль бие усны дүгнэлт гаргаагүй байна. Тэгэхээр зөвлөмж за гаргаагүй байна. Тэгээд нөгөө талдаа хүсэлт тавигдаагүй кинонуудыг шалгаруулахгүй шүү дээ. Эн чинь өөрийнх нь журмаар тухайн олон улсын ямар нэгэн кино наадамд оролцъё гэсэн хүсэлт тавьсан кинонууд дээр суйрлаж тэнд байж байгаа 11 гишүүний одоо гаргаж байгаа дүгнэлтнээр суйрлаж эн чинь явж байгаа шүү дээ. Тэгэхээр одоо тэр 11 гишүүн дүгнэлтээ гаргаад явж байгаа зүйл дээр бид нэр хөндлөнгөөс оролцдоггүй. Энэ ч учраас бид нэр аль болох төрийн шийдвэрээс гадна яг олон улсын стандартаар нь энэ салбарт үйл ажиллагаа явуулдаг найруулагч, продюсер, уран бүтээлчдийн дундаас гарсан шийдвэрийг үндэслэн
буюу мэрэгжлийн шийдвэрийг үндэслэн одоо альва нэгэн уран бүтээлийг олон улсын зах зээлд гаргах, нөгөө талдаа бас дэмжлэг үзүүлэх боломжуудыг бий болгодог. Олон улсын фестивал наадамд оролцох буюу одоо Каннын кино наадмын үеэр болдог ярмаг худалдаанд оролцох бол бүх одоо манай кино урлагийнх нь нээлттэй шүү дээ. Тэнд очиод Монголын павильон бий болдог. Энэ павильон дээр өөрийнхөө уран бүтээлийг авч очиод оролцоод өөрийнхөө уран бүтээлийг танилцуулах нь бол уран бүтээлчдэд нээлттэй байгаа. Тэр дундаа арилжааны чанартай асуудал учраас улсаас харинч одоо суур зардлыг буюу павильоны зардлыг бий болгоод өгч байна. Энэ дээр очиод өөрийнхөө уран бүтээлийг танилцуулах нь бол тухайн уран бүтээлч, тухайн найруулагч, тухайн продюсерийн өөрийнх нь шийдлийн асуудал байдаг. Тэгэхээр ингээд нөгөө ташаа мэдээлэл дээр суурлах ёсгүй гэж би бол харж байна. Хоёр дахь нь их хурлын гишүүдээс дүгнэлт гарсан дүгнэлт нь яамд бол ирээгүй байна. Яамны зүгээс бол бид нэр зөвлөлөөс гарсан шийдвэрийг санхүүжүүлэх ажлыг хийдэг болохоос биш яг мэдээж бид нэр дотоод аудитаар хяналт тавина, түрүүний хэлсэн сангийн яамны хяналтууд тавигддаг. За дээрэс нь бусад газруудын хяналтууд тавигддаг. Энэ хүрээндээ хяналтаа бол тавиад явдаг. Өнөөдрийн байдлаар ямар нэгэн хуулийн байгууллагаас тийм янз бүрийн шийдвэр гарлаа гэсэн бол мэдээлэл манад ирээгүй байна. Тэгэхээр ашиг сонирхлын зөрчлөлөөс ангид байж чадсан энэ хугацаанд зарчимтай ажилласан гэж дүгнэж байна уу та? Би ямар нэгэн дүгнэлт сая хэлсэнгүү. Миний та сэтгүүлч хүний хувьд миний одоо хэлж байгаа мэдээллийг үнэн бодиттой дамжуулах үүрэгтэй. Би өнөөдрийн байдлаар ямар нэгэн мэдээлэл над дээр ирээгүй байна гэж хэллээ. Тэгэхээр та уг нь энэ ажлаа хийж байгаагийн хувьд эргээд төсвийн мөнгө зарцуулалтад хяналт тавих ёстой биш үү? Харин хэлж штэ гарсан дүгнэлт нь ирвэл тэр дүгнэлтэн дээр суурлаад бид нар хяналтаа тавина. Өнөөдрийн байдлаар ямар нэгэн хууль ёсны байгууллагаас шалгах ёстой газруудаас дүгнэлт ирээгүй байна. Улсын их хурлын гишүүдийн хувьд ч гэсэн ямар нэгэн зөвлөгөө өгж байгаа бол энэ хуулийн хүрээнд байх ёстой. Тэр хүмүүсийн сэтгэл хөдлөл, тэр хүмүүсийн одоо юу гэдгийг үзэл баримтлалын хүрээнд байж болохгүй шүү дээ. Тэгэхээр өнөөдрийн байдлаар би дахиад давтаад хэлье. Ямар нэгэн одоо шалгадаг аудит, дотоод аудит, за манай салбарын хяналт, за цаашлаад олон улсын байгууллагуудтай хамтарч ажиллаж байгаа ямар нэг ийм байгууллагуудаас энэ байгууллагын хүрээнд хуулийн дагуу дүгнэлт гарч ирээгүй байна. Бид циркгүй болсон уу? Болоогүй гэж бодож байна. Одоо та өөрөө нэг л асуултснаас би одоо дараагийнх хурал руу оръё. Яг нь циркийн асуудал бол олон нийтийн шүүмжлэлийг нэлээд дагуулдаг байгаа. Би энэ асуудал дээр тодорхой тайлбараа хийгээд 7 хоногийн өмнө миний тайлбар гарцсан. Тэгэхээр тэрнийг үтсэн зүг байна. Тэгэхээр ер нь циркийн асуудлыг яаж шийдэх юм бол арена болоод урлагийн одоо циркээс тусаж. За би дахиад яг адилхан тайлбар хийчихье те. Би одоо энийг 7 хоногийн өмнө хэлсэн. За нэгдүгээрт бол манай улс одоо төрөөс бүх зүйлийг дэмжиж төрөөс бүх зүйлийг хийж хэрэгжүүлдэггүй. Бид нар 30 жилийн өмнө чөлөө зах зээлийн зарчимд шилжсэн. За хэдий тийм боловч төрөөс бид нар соёлын хувийг хадгалж хамгаалах, түгээн дэлгэрүүлэх, ард иргэдийг соён гэгэрүүлэх, за нөгөө талдаа язгуур урлагийг хөгжүүлж авч явах, сонгодог урлагийг хөгжүүлж авч явах энэ чиглэлүүдийг бол төрөөс бүрэн одоо санхүүжүүл дэмжлэг үзүүлж авдаг. За үүнээс гадна бид нар соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх, соёлыг эдийн засгийн эргэлтэнд оруулах чиглэлээр чөлөөт уран бүтээлчид зах зээлийн зарчмаар одоо хөгжих боломжтой соёл урлагийн салбаруудыг бол бид нар хуулиргцсан орчны хүрээнд, за дээрэс нь бусад дэмжих дэмжлэгийн хүрээнд дэмжиж энэ хүрээнд эдгээр одоо урлагийн салбарууд бол зах зээлийн зарчим руу орох хэрэгтэй. Та анх сайдуулж байхдаа циркийг цирк чигээр нь ашиглуулна гэж ярьж байна. За яг тэр зарчим дээрээ би байгаа. За нэгдүгээрт бол одоо өөрөө чинь хэлж байгаа бол асаа циркийн асуудлыг ярьж гэнэ гэж бодож байна. Асаа циркийн хувьд бол энэхүү барилга байгууламж авахдаа 2 жилийн хугацаанд менежментийн гэрээгээр авсан. За менежментийн гэрээгээ дүгнүүлээд дүгнэхдээ менежментийн гэрээг хангалттай хийсэн гэж дүгнсэн учраас одоо Монгол улсын өмчийн тухай хуулийн хүрээнд 1.5 тэрбум төгрөг төлөөд одоо энэ чинь хувийн өмч болсон. За мэдээж хувийн өмч болсон байсан ч бид нар асаа цирктэй одоо тогтмол харилцаатай байж одоо энийг циркийн чиглэлээр нүүл ажиллагаа явуулах одоо чиглэлийг бол өгдөг. Бид нар бас хамтарч ажилладаг. Гэхдээ цирк гэдэг зүйл бол зөвхөн дугуй циркээр хязгаарлагдах болсон. Энэ бол хавтгай тайзан дээр ч хийгддэг болсон. Олон улсын одоо тэр циркстэй сүлэн байна уу? Эсвэл одоо томоохон циркийн урлагийнхан бүгд л олон төрлийн тайзан дээр одоо техник технологийн хөгжсөн үед олон янзаар өсөж хөгжиж байгаа. За энэний тод жишээ юу болж байгаа нөхөр циркийн урлагийнхан маань дэлхийн томоохон циркийн салбарын одоо тайзан дээр очиж өөрсдөө уран бүтээлээ туйруулж өөрсдийнхөө одоо ялгаагүй арилжааны чанартай арга хэмжээг хийж байгаа. Тэгэхээр энэс цаашаа циркийн салбарынхан маань яг л бусад салбартай адилхан кино урлаг байна уу, дүрслэх урлаг байна уу, эдгээр урлагуудтай адилхан эдийн засгийн эргэлтэнд орж арилжааныхаа чанараар өөрсдөө хөгжүүлэх нь зүйтэй гэж бодож байна. Ялангуяа олон улсын тавцан дээр одоо Монголдо сурж мэдсэн
одоо зүйлээ дэлхийн тавцан дээр аваачаад үүгээрээ дамжуулан одоо эдийн засгийн хэрэглэлтэнд орж байгаа хүмүүс бол тэр сурсан мэдснээ Монголд авчирч энэ циркийн урлагийг хөгжүүлэх тэр өөрсдөө хичээж ажиллах хэрэгтэй. За ингээд инглигээд одоо соёлын амнаас төр засгаас циркийн урлагийг хайж байгаа биш. Бид нар 2025 он циркийн урлагтай хэрхэн хамтарч ажиллах уу гэдэг гэрээ байгуулад энэнийхээ хүрээнд циркийн одоо дараагийн томоохон хэмжээний бэлтгэл сургалтын заал хийх боломжтой газрыг одоо яамнаас шийдвэрлэхээр нийслэлтэй хамтарч ажиллаж байна. Ер нь бол Чингэлтэй дүүргийн сэлбийн эргэн тойронд байх болов гэсэн төлөвлөгөө бол байна. За хоёрдугаарт бид нэр томоохон тэмцээн уралдаанд ороход нь байнга дэмжлэг үзүүлдэг болж байна. Өмнө нь бол ийм боломж байгаагүй. За цаанчлаад одоо циркийн салбарын хүний нөөцийг бэлтгэхдээ боловсролын салбартайгаа хамтран энэ одоо коллеж, хөгжмөжийн коллежтэй байдаг циркийн сургуулийг хэрхэн өргөжүүлэх үү гэдэг дээр анхаарч ажиллаж байна. Тэгэхээр би дахиад хэлье, чөлөөт уран бүтээлчд бол ялгаагүй л тантай адилхан цалингаа өөрөө хөдөлмөрлөөд энэгээрээ дамжуулаад цалингаа олдог, энэ нөгөө талдаа аж ахуй нэгж авч явдаг эдгээр хүмүүс бол үнэхээр мундаг байгаа. Циркийн урлагийнхан бол аж ахуй нэгжийн хэмжээнд ажиллаж чаддаг болсон. Тийм учраас хувийн хвшлийн зарчмаар зах зээлийн одоо эргэлтийг бий болгодог бүтээлч үйлдвэрлэл буюу соёлыг эдийн засгийн эргэлтэнд оруулж байгаа салбаруудын нэг гэж үзэж байгаа. Соёлын яам одоо аялал жуулчлал залуучууд тэ хүүхдийн хөгжлийн авсан. Тэгэхээр хүний нөөцийн хувьд бол төсвийн хувьд нэмэгдэж чадсан уу? Ямар хэмжээнд бэ? Одоо яг хөө мэдээж салбар болгон өөрөө өөрийнхөө дээрээ байсан төсвүүдийг одоо ингээд уялдуулад ингээ гаднаас одоо төсвийн нийт бүтцийг харах юм бол өндөр болсон юм шиг байгаа. Хэдий тийм боловч ер нь бол өнгөрсөн 2025 оны төсвийн бодлого бол шинэ бүтээн байгуулалтууд хийхгүй зөвхөн одоо томоохон мега төслүүдээр хөрөнгө оруулалт оруулна гэдэг зарчмаар явсан учраас хөрөнгө оруулалт дээр бол төсвийн нэмэгдэл орж ирээгүй. За урсгал зардал дээр бол бид нар 19%-аар нь ер нь нийтдээ танагдсан байгаа. Гэхдээ одоо энэ одоо яамттай уялдаж ажиллаж байсан одоо жишээ нь байгаль орчин аялал жуулчлалын яам дээр байсан аялал жуулчлалтай холбогдлолтой төсвийн тэр чигээрээ за гэр бүлийн яам дээр тодорхой түвшинд мэдээж огт биш гэхэд тодорхой түвшинд байсан залуучдын асуудал эрхэлсэн чигүүрийн тэр чигээрээ ингээд ирж байгаа спорт дээр ч гэсэн тэр энэ утгаараа бол ингээд нэгдсэн төсөв бол одоо өнөөдрийн байдлаар соёл аялал жуулчлал залуучууд спортын яам бүрийн хэмжээнд үйл ажиллагаа явуулах хэмжээнд бол болсон. Мэдээж одоо цаашдаа соёныг эрүүлэх, за дээрэс нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх чиглэлд бол бид нар заавалжгүй одоо хүний хөгжлийг дэмжих төсвүүдийг нэмэгдүүлэх шаардлагатай. Өнөөдрийн байдлаар бол ингээд амсуулаад өгсөн хөтөлбөр арга хэмжээний төсөвтэй байгаа. Гэхдээ бид нар одоо чамлахаар чангатга гэж байгаа төсвөндөө тааруулаад шаардлагатай ажил үргээ бол хэрэгжүүлж байгаа. Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих сан одоо би бүлгийнхаа хуралд орж болох уу? Яг хөө нөгөө бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих сан гэдээ бас нэг сан байгаа даа шүү дээ. Соёлын бүтээлч үйлдвэрлэл. Энэний өвтрэг зав. Танд одоо яг ямар асуудал байна? Би одоо бүх одоо би чиглэлээр чи хариулаад өглөө тэнд бүлгээ урлуулж байна. Би өгн хуралдаа орчмоор. Яг нөгөө танаа яам чинь жоохон хаалттай талдаа хэлүүлж байхгүй. Мэдээлэл өгөх нь тодорхойгүй бүх юм нээлттэй. Тэ таарсан дээрээ гэж асууж байгаа шүү. За ойлголоо. За манай яамны хувьд болохоор соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих сан гэж нэрлэгт бүтээлч үйлдвэрлэлийн тухай хуулийн хүрээнд нэрлэгдсэн боловч энэ бол соёл урлагийг дэмжих сан гэж олон жил явсан сан. Бид нэр энэ сангаар дамжуулан аль болох чөлөөт уран бүтээлчийг дэмжихийг хичээдэг. Мэдээж төрийн байгууллагууд бол төсөөс санхүүжилт тавигддаг учраас бид нэр шинэ залуу уран бүтээлчдийг за үүнээс гадна соёлын олон төрлийг хөгжүүлэх, за нөгөө талдаа хүүхэд залуучуудад зориулсан соёлын арга хэмжээг нэмэгдүүлэх хүрээндээ одоо соёл урлагийг дэмжих сан буюу одоо энэ шинэ хуулиар соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих сан болгож орж ирсэн. За хэдий тийм боловч дахиад соёлын бүтээлч үйлдвэрлэл дэмжих сан дээр төсөв тавигдаагүй. За би одоо дахиад ингээд хэлэхэд уран бүтээлчд маань нэмэх нь одоо хэвлэлийнхэн маань энэ салбарын нөгөө агуулгыг бүрэн зургаар нь бас таниулахгүй нөгөө талдаа маш их хил ам өндөртэй байдаг, хоорондоо үл ойлголцолтой байдаг. Одоо чөлөөт уран бүтээлчд маань өөрсдөө энэ сангаа дэмждэггүй ч гэдэг ийм нөхцөл байдлаас болоод одоо энэ сангуудын хэрэгжилт хангагдж байгаа зүйлүүд дээр олон талын одоо яриа яг нотлохоо баталгаагүй яриа гарснаас болоод олонний одоо анхааралд их ордгоос болж энэ сангууд дээр одоо санхүүжилт тавигдахаар энэ санхүүжилтүүдээ бол нөгөө хамгийн гол нь нэмэгдүүлж авч явах боломжууд их бага болоод байдаг. Ер нь бол уг нь энэ сангууд маш чухал яадгүй гэхээр Монгол бичгээр хэрэгждэг, Монгол бичгийн ном тохиомлыг нэмэгдүүлэх, хүүхэд залуучуудад буюу хамгийн арилжаанд орох боломжгүй салбаруудад одоо хүүхэд залуучдын оюун санааных нь одоо сэтгхүүд нийцсэн бүтээлүүдийг бий болгох гэд энэ олон зүйлүүдийг бий болгоход хамгийн их дэмжлэг үзүүлдэг сангууд байдаг. Тэгэд энэ удаад бол төсөв тавигдаагүй юм нөхцөл байдалтай байна. За баярлалаа.